За сайн байцгаана уу? Ардын элч имлэгийн эмч Нурлаан байна. За өнөөдөр бүгдээрээ цайрын талаар ярихаар бэлдлээ. Цайр маань яг цайр гэж юу юм бэ? Хүний бодис солилцоо бие махбодод ямар үүрэгтэй юм бэ? Энэ цайр хэвийн хэмжээнд хүний биед хэр байх ёстой юм бэ? Бид нар ямар хүнсний бүтээгдэхүүн, ямар хэлбэрээр цайрыг авдаг юм бэ гэдэг талаар ярилцахаар бэлдлээ. За цайрын хувьд бол бие махбодод 12 хуруу гэдсээр шингдэж орж ирдэг. Хоол хүнсээс бид нар цайраа авдаг. Цайр маань ямар нэг хэмжээгээр бие махбод үүсдэггүй. Гаднаас бид нар авдаг ийм элемент байгаа. За цайрын нэг 5 орчим хувь нь бол илгэнд хадгалагдаж нөөцлөгддөг. Хөхний сүгээр бол цайр гадагшаа ялгардаг. Арьсаар, хөлсөөр ялгардаг. Нэг 5% орчим арьсан дээр хадгалагддаг. Нойр улчирхаагаар шүүрлээр дамжуулан биеэс бас гадагшилдаг. Шээсээр бөөрөөр дамжин гадагшилдаг. Ясны эдэд бол нэг 30 орчим хувь бол ингэж хадгалагдаж байдаг. Булчингийн эдэд бол нэг 60 орчим хувь нь хамгийн их цайр агуулдаг. Бас хүний тархинд байдаг. Цусны ээлжсэнд бол цусны нийт ээлжсийн нэг 0.1% нь бол цайр агуулсан байдаг. За цайр маань түрүү ярьсан гаднаас хоол хүнсээр орж ирээд 12 хуруу гэдсний ханаар энэ энтероцит эсээр дамжиж орж ирдэг. За энтероцит эсээр бол цайрын уургийн юм зип дөрөв гэсэн уургийн энэ замаараа орж ирээд цайр маань тиониноос металлотионин үүсэх замаар цайр хадгалагддаг. Энэ бол эс дотор хадгалагддаг, плазмад нь хадгалагддаг. Үлдсэн чөлөөт хэлбэрийн цайрууд бол цайрын цуугаар цус руу ордог. Цус руу ороход нь бол альбумин болохоор цайрыг зөөдөг. Нийт цайрын бол нэг 80-аас 90% орчмыг бол альбумин өөртөө авч ингэж зөөдөг. Нэг 10 орчим хувь нь бол трансферин гэж төмөр зөөдөг уургаар бас цайр маань зөөгддөг. Тэгээ үлдсэн цайр маань бол ийдсэнд чөлөөт хэлбэрээр байдаг. Энэ нь бол нийт цайрын маань нэг 0.1% орчим байдаг. За цайр маань түрүүн хадгалагдаж нөөцлөгддөг гол эрхт нь бол илэг байдаг. За илгэнд бол альбуминаар зөөгдөж ирсэн цайр бол зип суугаар илгэний эс рүү ороод тиониноос металл тионин үүсэх замаар цайр маань хадгалагддаг. Нөөцлөгдөж энэ бол илгэний эстэй хадгалагддаг байна. За цайр маань үйл ажиллагааны хувьд бол биохимийн үйл ажиллагааны хувьд бол энзимүүдийн кофактор болж өгдөг. Zinc finger protein гэж уургийг бол идэвхжүүлж өгдөг. За эсийн хувьд бол эсийн өсөлт хөгжилт, эсийн интеграцийг эдийн юм нөхөд төлжилтийг сайжруулж өгдөг. Энтэй холбоотойгоор цайрын эслэгээ тус бид нар мэднэ. Шарах, ил шарах дээр хэрэгэлдэг. Энэ бол эдийн нөхөд төлжилтийг сайжруулдаг учраас хэрэгэлдэг. Бас бага хэмжээгээр бактерицидны үйлчлэгээ цайр маань өөрөө үзүүлдэг юм байна. За цайр маань дархлаа нөлөөлөхдөө бол эсийн дархлаа нөлөөлдөг. Т-б лимфоцит бол натурал киллер эсийг идэвхжүүлж өгдөг ийм нөлөөтэй байгаа. Цайрын маань ерөнхий үйл ажиллагааны нөлөө бол. За дараа нь үйл ажиллагааны хувьд бол энэ булчирхай үйл ажиллагаануудад оролцдог. Эний хамгийн түрүүнд бол төмсгөнд үүсдэг эр бэлгийн эс үүсэх үйл явцад бол цайр маань хамгийн их нөлөө үзүүлдэг. За бамбайн даавар үүсэх үйл ажиллагааны нөлөөлдөг. Түрүү булчирхай бишээ нойр улчирхай шүүрлийн үйл ажиллагаанд нөлөөлдөг, пролактин дааврын үйл ажиллагаанд нөлөөлдөг, тимофойтины синтезд бас нөлөөлдөг ийм үйл ажиллагаанууд байдаг. Бас хүний мэдрэл сэтгцэд нөлөөлдөг, танин мэдэх чадвар, амт, бас харах чадварт бол цайрын нөлөө бол их байдаг. Мөн цусны эсүүдийн хувьд бол цусны өтгөн шингэнийг хариуцдаг. Одоо хит өтгөх гэдэг бол цайр маань цусыг шингэлж өгөх юм нөлөөтэй байдаг. За бас ясан дах бодисын солилцоонд бол оролцож чаддаг юм байна. За цайр маань түрүү би ярьсан эр бэлгийн эс одоо үүсэх үйл явцад эр бэлгээс боловсрох үйл явцад цайр нөлөөлдөг. За цайр маань бас нэг гол нөлөө бол эр бэлгээс хөдөлгөөнд нөлөөлдөг юм юутай байгаа. За цайрын хувьд цайрын одоо дотор нөгөө дөрөв нөөцлөгддөг гэсэн нөөцлөгдсөн цайрнаас цайрын ийм SP8 гэдэг факторын тусламжтайгаар цайр маань чөлөөт хэлбэрээр эс дотроо чөлөөтэйгээр эр бэлгийн эс дотроо чөлөөтэйгээр гарч ирээд zinc finding sperm activator гэдэг уургатай нэгдэнгүүт спермод маш хурдан хэмжээгээр одоо сүүлийн хурдан хөдөлгөөний идэвхждэг. Энэ үйл явц маань болохоор төмсгнөөс
сперм маань гараад дайвраар дамжаад үрийн цэврүүцээр дамжаад им бэлэг эрэхт өтрөө рүү ороод тэгээд яг им бэлэг эрэхт рүү орж ирэх үед энэ үйл явц маань идэвхжиж эхэлдэг. Тэгээд цайр маань хөдөлгөөн хурдсаад цаашаа үр тогтоох чадварт бол гол нөлөөлөл үзүүлж явдаг юм. Бодсон юмаа. За цайр маань төрөө улчирхай эс дотор эпитель эс дотор бол хэмжээтэй агуулгаддаг. За цайр маань төрөө улчирхай дотор 2.4 мм хэмжээтэй байдаг гэж үздэг. Энэ маань яг ямар хэмжээ вэ гэхээр цусны ээлжсэнд хэмжээнээс 100 дахин их хэмжээгээр одоо төрөө улчирхай шүүрэл дотор агуулгаддаг. Төрөө улчирхай шүүрэл дотор байхдаа цайр маань бактерицидны үйлчлэгт одоо нэн устгах чадвартай байдаг. Мөн төрөө улчирхай үйл ажиллагаа нөлөөлдөг. Уургуудын нийлэгчлэлтэнд нөлөөлдөг, спермийн амьдрах чадварт нөлөөлдөг маш олон ийм нөлөөллүүд гарч ирдэг юм аа. За цайр бол хоногт ерөнхийдөө хэдэн миллиграмм орчим хэрэгтэй вэ гэдэг талаар та бүхэн дээрээ. За 0-6 сартай хүүхдэд бол 2 мг, 7-12 сартай хүүхдэд 3 мг, 1-3 настай хүүхдэд 3 мг, 4-8 настай хүүхдэд 5 мг, 9-13 настай хүүхдэд 8 мг орчим байдаг. За нас бий үд хүрсэн эрэгтэй онд бол 11-аас 15 мг орчим хоногийн тун бол хэлбэлцэж явдаг. За эмэгтэй он дээр бол хоногийн тун нь бол 9 мг орчим байдаг. Хамгийн хэрэгцээ үүсдэг үе бол хөхүүл ээжүүд дээр үүсдэг. Хөхүүл ээжүүд маань 25 мг хоногийн тунгаар авч ивэл энэ цайрын хэрэгцээг бол хангаж идэг гэж үздэг. За хоол хүнсний хувьд болохоор за хамгийн их агуулдаг хоол хүнс бол хясаа байдаг. Хясаанд бол 25 мг орчим, 100 г хясаанд 25 мг орчим ийм цайр агуулдаг бол маханд бол дунджаар 100 г махан 5.2-оос 6 мг орчим цайр агуулдаг. Махнуудаас хамаардаг. Тэгэхээр мах бол та 150-аас 200 мг мах өдөрт идэж чадах юм бол хоногийн цайрын хэмжээг авч болдог. Цайраар нь хамгийн баялаг юм бол мах байдаг. За бусад хүнснүүд бол энд агуулж. За жишээлбэл өндөг бол 20 ширхэг өндөг идчихэж бараг 18-аас 20 ширхэг өндөг идчихэж хоногийнхоо цайрыг нөхөх болдог. Тэгэхээр өндөгнөөс цайр авах бол одоо манай орны хувьд бол жоохон боломжгүй, махнаас цайр авсан бол хамаагүй найдвартай байдаг гэж үздэг. За цусны ээлжинд бол 65-аас 140 микрограмм децилитр орчим одоо цайр агуулдаг. За үс хомс эдээр дагуулдаг. За хамгийн их хэмжээгээр бөөрөөр ялгардаг шээсээр дамжуулан цайраа бид нар алдчихдаг. 24 цагт бол 1 г шээсэнд бол 230-аас 600 микрограмм цайр агуулдаг гэж үздэг. Ийм хэмжээний цайр бид нар биеэс алдчихдаг байх нь байна. За онцлогооны хувьд бол цайр амтлагын тест гэж байдаг. Энэ маань яадаг вэ гэхээр 0.1% цайрын эслийн уусмал үүсгээд цайрын эслийн уусмалаа огт амтыг нь мэдрэхгүй байвал энэ маш хүн хэлбэрийн цайрын дутагдал байна гэж үздэг. 10 секундын дараа төмөрч юм уу нэг эвгүй юм амт мэдэгдэх. Гэхдээ тэр нь тийм тааламжгүй өшөж жоохон төмрийн юм шиг амт мэдэгдвэл энэ хүн хэлбэрийн цайр байна. Цайрын одоо дутагдал үүсэж байна гэж үздэг. Дөнгөж амсангууд маш бага хэмжээний тийм төмрийн ч юм амт амтагдаад гэхдээ эвгүй биш байх юм бол энэ бага зэргийн цайрын дутагдал гэж үзнэ. Дөнгөж амсангууд л их муухай эвгүй юм амт мэдэгдээ тэр хүн их одоо их муухай амт мэдэгдлээ гэж хэлж байгаа юм бол энэ цайрын бол огт дутагдaltaгүй байна гэж үздэг ийм онцлогооны арга байдаг. За дараа нь болохоор ээлжсэн дэх цайрын хэмжээг үздэг. Энэ бол 10.7-оос 22.9 мм-ийн хооронд хэлбэлцдэг. Энэ хооронд бол цайр маань ээлжсэн байгаа бол бид нар хэвийн хэмжээтэй байна гэж үздэг. За дараа нь энэ цикийг болохоор цик толеранс тест гэж үздэг. Дараа нь өссөнд энэ цайрын хэмжээг үздэг. Мөн шээсэн дэх цайрын хэмжээг үздэг. Тэгэхээр ийм онцлогоонууд бол цайрыг бол бид нар онцлох боломжтой байдаг. За манай эмнэлгийн хувьд бол бид нар цайрыг онцлох одоо онцлогооны багц бас одоо явуулж байгаа. Яг л цайр маань эрчүүдийн хамгийн чухал бид нарын хоол хүнсээр хамгийн хэрэгцээт ийм бодис байдаг. Учраас энэ бодисын дутагдал байна уу гэдгийг үзэх шинжилгээ бол манай эмнэлэг дээр хийгддэг юм аамаа. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэнд өнөөдрийн ярьсан сэдэв маань цайр бидээ бие махбодд ямар нөлөөтэй юм бэ? Эрчүүд маань ямар хэрэгтэй юм бэ гэдэг талаар ярилцлаа. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.